Та сайн байцгаана уу? Бүгдээрээ өнөөдөр повдрыг 4 төрлийн гадаргуу дээр гоё цэвэрхэн өргөх талаар бичлэг хийх гэж байна. Тэгэхээр бичлэгээ тухлан сууж таалан сойрхоорой. Би нэг жоохон ханиадтай болохоор ингээд хоолоо өгдөөд давхар ийшээ ингэж хатгаад нэг тийм жоохон ядаж ярьж магадгүй. Гэхдээ яг хуу ер нь ингээд их ярихаасаа илүү их харуулад богинохгүйгээр тайлбарлая. За. Энэ араа би нэг зүгээр дурын таарсан өнгөө. Ингээд дөрүлэн дээр нь будчихлаа. Энэ дөрөв маань дөрүлээ юм. Наалданг байгаа. За. Нэгт мэдээж дөрмийн дагуу юу байгаа? Мат тапад хүрчээ. Шууд. Энэ бол хүн болгоны мэддэг арга штэ. Шууд мат тапад түрхлээ. Бүр хитрхи амар наалдангатай хар өнгө мөнгө ч юм уу тиймэрхүү юм байх юм бол аль болох клинсертэй өнгөөр арчичаад мат тапад тавиараа за. За энийг ингээд хатаач 60 секунд. За. Нэгтгэдээрээ бол мэдээж бүгдээрээ ингээ матч топ код түрхсэн байна. За энэ гурав дээрээ гурвуулан дээр нь энгийн топ код түрхсэн байгаа шүү. Ингээд арчдаггүй топ код. Тэгэхээр хоёр дээр нь ямар тач бүгдээрээ повдра бүтэн түрхчихье за. Ингээд хангалттай 60 секунд болоо гараад ирсэн повдра. Нэ топо. За ингээд дахиад нэгэн дээрээ повдра өрчье. Доотлон санаалдаг байсан биш. За. Тэгэнгүүтээ бүгдээрээ энэ 3 дахь топ түрхсэн байгаагаа одоо жоохон бафтаад өгнө. Энэ одоо хиймэл хумс хийсэн гээл акрилж юусэн байж болно, топж юусэн байж болно. За. Жоохон бафтаад хуурай болгоод өгнө. За. Энэ дөрөв дээрээ одоо дөрүүлээ гинэ. Бүгдээрээ энэ дээрээ одоо ингээд line art зурдлага хий заяа. Mat top code бол та хэд ойлгож байгаа шүү дээ. Угаасаа mat top code-н дээр powder үрхэд ингээд өөр мөг юм үлдээд байдаггүй гэдгийг. За ямар ч хамаагүй зурлага зуръя. Line-а явууллаа. Кит. Би зүгээр энэ дэр нэг хичээхгүй тэгэл гол нь нөгөө нэг повдер үрхийг харуулж байгаа болохоор та ойлгож байгаа шүү дээ. Тэг ингэсэл хайж идэх үү? Ихний хагаа. Зүгээр ч гойно. Супер утгагүй за яг энийг зүгээр ингээ хатаач заяа. За энэ хооронд энэ дээр энэ бол одоо ингээ адилхан зарчмаар явж штэ. Угаасаа доотл нь юу болохоор за энийг зүгээр ингээ нэг тийм юу болгоё чи. Ямар ч утгагүй. Гэхдээ эцээц бүгд тэр гоё юм өөрч харах нь штэ. За нэг иймэрхүү. За энийг хатаач. За тэгэнгүүтээ шууд энэ повдер үрсэн байгаа дээрээ дахиад нэг зурлага шууд зурчээ заяа.
ингээ гарт орчих юм бол угаасаа ийм дизайнууд амар амар байдаг. Powder өрөх дизайнууд ер нь. За зүгээр ингээд яг нэг амар хичээхгүй гэдэг аа ирнэ. Нэг мэдгэд ингээд нэг зурчхаар ингээд явчихна. Окей, за одоо энийг хатаачих бас. За тэгмүүд энэ дээрээ биш тий. Энэ дээрээ бүгдээрээ юу байна? Топ код ашиглана. За тэгмүүд яг энэ сүүлийнхаа энэ үрсэн байгаа дээрээ бүгдээрээ зүгээр топ ашиглажээ. За энэ дээрээ нэг юм топ авлаа. Аль болох жоохон өртгөн топ байвал зүгээр. За шууд powder-н дээрээ топ ороо. Гэж зураа авчи. Тэгтээ мэдээж яг хүн дээрээ чи үйлчлэг хийж байгаа тохиолдолд топыг бол гэлс ингээд хатаагаад явахгүй бол нөгөө хэлбэр хэмжээ байхгүй урсаа талаа болно. За. Гол нь арган чухал учраас ингээд sorry заяа. Тэгтээ яг одоо энийг ингээд хатаач бүгдээрээ. За ингээд дөрвөл ингээд хатаагаад тэгээ би ер нь хэлдэг штэ нэг юм арт зурлагны гэл энтер бол ер нь 2 минут заавал хатах хэрэгтэй байдаг заяа. Тэгэхээр бүгдээрээ иймэрхүү өртгөн нарийн зурлагны арт гэлээ 2 минут хатахыг хүлээцгээе. За нөгөө үрсэн пигментэн дээрээ топ тавьсан маань ингээд хатсан байна. Одоо яах нь энийгээ клинсертэй хөнгөөр арчаад өгнө. Клинсертэй хөнгөөр. За ингээ сайхан арчаад өгсөний дараа яаж юм? Энэ юу нүлдэж байгааз? Ингээл харагдаж байна уу? Ингээ silver pigment нь бол ингээ топныхоо доор хамгаалагдаад үлдчихэж байгааз. Ингэнгүүт одоо бүгдээрээ энэ дээр топо нэмхэ явсан ч асуудал байхгүй. Яг тэгэхээр энэ powder бол хизээж одоо өнгө алдаж арилж ирнэ гэсэн түүх байхгүй болчихно гэсэн үг. За ингээд нэмхэн тавьж өгвөл хатахад энэ дизайн ингээд дуусчихна гэсэн үг байна шүү дээ. За энийг хатаач. Тэр хооронд за одоо бүгдээрээ энэ дээр яах нь вэ? Пигмент дээр за энийг би гоё ялгахын тулд өөр туршиж үзье. За ингээд суурь нь powder-оор өргөгдсөн байгаа тохиолдолд нэмэлт арт жел зураад арт желээр нэмэлт ийм арт зурсны дараа би ингээ өөр өнгөөр гоё энийг үрж үзүүлээ. Тэгвэл та нарт илүү гоё харагдах. Ингээ өөр өнгө өргөгдөхэд яах нь доотлынхан суурь үсэрсэн. Powder угаасаа суурьндаа өргөгдсөн учраас ингээд дээгүүр нь дахиад powder өрөхөд доотлынх нь ингээд ерөөсөө powder болдоггүй. Хартаа. За тэгэнгуутаа эн чинь юм болцсон юм чинь бэлигээр ч юм уу, парлоноор ч юм уу хөнгөн ингээд арчхаар ингээд доотлноос сэлвэрээрээ дээтэл нь ингээд golden pigment ингэж гоё гарч байгаа. За бүгдээрээ одоо энэ дээрээ топо тавиад хатаачих. Тэгэхээр илүү гоё ялгаж харагдах хаа гэж бодож байна. За энийг ингээд хатаачих. За энэ бол юу маань вэ? Мат топ үрцэн маань. Мат топ үрцнийг бол та хэд угаасаа мэдж байгаа шүү дээ. Тэг ингээл асуудал ахгүй. Ийм цэвэрхэн гой өргөдөн. За энд дэ топо тавилаа.
За энэ нөгөө нэг бафраар үрсэн маань байна. Бас мэдээж айгуу гоё цэвэрхэн повдер үрэгдэх нь байна. Инглээ эннийхээ нөгөө тал нь цэвэрхэн маа штэ. Биелэндээ жоох ингэж чад нөгөө талын цэвэрхнэрээ нэг татал бас үүрэмгийг авчих нь байна. Тэгээд топо тавилаа. Боллоо. За хартаа яасан бах нөө энэ маань ингээд мат топон дээр үргэлжсэн повдер байна. Энэ болохоор ингээд топ тавьсныхаа дараа повдроо өрөөд топ тавьсны дараа арчхаар ингээд топноос гоё хамгаалаад үлдчихэж байгаа. Энэ болохоор баффертаж үрсэн хуурай гадаргуун дээр металл ингэж өргөдөж байна. Энэ болохоор суур нь угаасаа металл повдроо өргөцсөн тохиолдолд давхарлаж гэл арт хийхэд одоо арт хийчээд повдер үрхэд ингээд доотлын суур повдерн дээр ямар нэгэн өнгө үлддэггүй байх нь шүү дээ. Тэ нэг юм хөөрхөн ядархад яах вэ дизайн байна. Гэтэ энэ минь амар хөөрхөн байгаас тэгээд тэр ч маань нэг суур өнгө маань нэг юм кат аяархуу байх юм бол бас нэг юм маягтай хөөрхөн байхараад. За тэгээд энэ дизайн маань ингээд дуслаа. Дараагийн маань миний өөрчлөлт ингээд 15 минутын дараа ирнэ. Тэгэхээр ямар таач. Яг ингээд юу яагаад гэдэм бэ? Өөртөө яг албаар хүчилж хугацаа өгөөд за 11 сарын 9-нд энэ видео орно шүү. 11 сарын 6-нд орно шүү гэд эхлээд нөгөө ингээд постн дээр би биччихэж штэ тий. Тэгэхээр би чи ингээд тэрнээсээ ичиж санаа зовоод ингээд өөрийгөө шатдаг юм байна. Тэгээ би ингээд амлалт өгөөд ах юм бол би бас яг тэрийг хийгээд ах юм байна гэж бодож байна. Тэгээд гоё дизайнаа туршиж үзээд үзсэн бол бас комент бичээрэй хүсвэл тэгээд за тэгээд бичлэгээ үзсэн хүмүүстээ баярлалаа. Баяртай. Дараагийн бичлэг хүртэл баяртай.